Амьдралд одоо яг ингээд тохиолдсон явдлаас цогтойтрох гишүүнд санал болгож хариулт авах гээд байгаа юм. Ашигт малтамлын тухай хуулийн шинжилсэн найруулга өмнөх засгийн газар дээр боловсруулагдаад өмнөх улсын хурлаар хилцүүлэх байжгаад одоо энэ 126 та парламентод орж ирээд бид нар ажиллаж байгаа. Гэтэл энийг бид одоо дахиад иргэдийн дунд хилцүүлэг хийгээд санал авмаар байдаг. Гэтэл засгийн газрын зүгээс тэгш шаардлагагүй гэж үзээд байдаг. Улсын хурлын зүгээс бид энийг хилцүүлэх шаардлагатай гэж үзээд байдаг. Энд чинь нэг парламент нэг засгийн газрын бүрийн эрхийн хугацаа дуусаад дахиад шинэ концептэд шинэ засгийн газар шинэ мөрийн хөтөлбөртэй тийм үү? Улсын хурл гараад ирж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ нөгөө хууль тогтоомжийн тухай хууль дээр олон нийтийн хилцүүлэг зохион байгуулахгүй гэдэг зохицуулт байна 38.9.12 дугаар зүйл дээр энийг ингээд харахаар ийм тохиолдолд хилцүүлэг хийж болох ч юм шиг болохгүй ч юм шиг ерөөсө зохицуулаагүй юм байна л та. Тэгэхээр энэ чинь нөгөө ингээ маргаан үүсэд аль нэг ашиг сонирхлоор ч юм уу аль нэг тал руугаа тайлбарлаад явчих магадлал үүсэхүй гэж бодоод та бол туршлагатай парламент ч хүн учраас энийг эргэж хараад зохицуулах боломж байдаг болов гэдэг санал гаргаж байна. Энэ цаашдын парламент цаашдын засгийн газарт тохиолдож болох зүйл болчиход байна л да. За баярлалаа. За зохицуулт гишүүн хариулт өгье. Тэ таны одоо яг хилцэж байгаа хуулийн дээр та яг л зүйл бидний энэ оруулж ирж байгаа юу бол энэ олон нийтийн хилцүүлэг гэднэрч харин бүр явуулах заавал тэр нөгөө бүрдүүлбэр хэсэгт оруулж өгж байгаа юм. Онцгой зарим тохиолдолд оруулахгүй бүр айгүй ойлгомжтой тийм хуулиуд дээр л болохгүй болохоос бусд дээр нь бол бүр эсрэгээр дандаа олон нийтийн санал асуулга дээр суйрлах гэдэг. Харин зүгээр яг таны хуулийн дээр бол эргэж энэ нөгөө хууль маань батлагдал тэрнээсээ хойш үйлчлэх учраас эргэж бол үйлчлэх болж наадах чи угаасаа өөрийнхөө одоо байгаа хуулиараа л явж байгаа болохоор нэг тийм юу байгаа. Гэхдээ та бас ярьж байгаад ер нь зүгээр олон нийтийн санал асуулга шууд авч болохгүй гэхэд өөр тэгвэл одоо парламент эднэрээр ч юм уу тийм боломж байна уу тэрийг бас. Гэхдээ цаг хугацааныхаа бас юг нөгөө хязгаарыг бодоод хийж болох л байлгүй. Би бол тэгж л бодож байна.